За өдрийн мэнд хэдүүлээ бас нартай өдөр цуглаа яаж байна. Гэхдээ сүүдэрт бас хэдүүлээ амар тайван юмээ ярилцсанаа. За өнөөдрийн яг энд ирсэн хүмүүс бол би Ардс намын гишүүд гэж ойлгож байгаа. Тийм ээ? Бүгд манай Ардс намынхан мэдтэй. За нийслэлийн Ардс намаас өдөр болгон хилмигсдийн өшөөн дээр цуглаа хийж байгаа. Гэхдээ бидний шаардлага бол Монголоо Белорус болгохгүй Оросд амиа алдсан 4 ерөнхий сайдынхаа хүндэтгэл үзүүлж байна. За мөн цагдаагийн байгууллагын удирдлагууд сүүлийн үед жагсаал хийж байгаа залуучуудад бол итгэхийн харгас хандж байгаа. Та бүхэн бичлэгийг үзсэн те. Залуучуудыг дуудаж аваачж байна, барьж хорж байна. Дээрээс нь дэвсж байна. Тэгэхээр энэний төлөө хэн үгээ хэлхийн гэхлээр Ардс нам л гардаг. Тийм биз дээ манайхаа. Ер нь Ардс намаас өөр энэ нийгэмд дуурах тийм зүрх зоригтой нам алга гишүүч алга. Хүнд хэцүү үе болгонд дандаа Ардс намын гишүүд минь та нар минь ирж ийж нийгэмд мандаад үзүүлж урам зориг өгдөгөө ингээд та нартаас баярлалаа. Өөрсөндөө нэг баяр хүрчээ. Ардс намын гишүүдтэй. Яг бидний Монголоо Белорус болохгүй цагдаагийн ерхий газрын дарга Ж болдыг огцрохыг бид нар шаардсан шаардлага хууль зүйн сайд нэмд орж төгсөн. Энтэй зэрэгцээд нөгөө талд одоо нэг хүн өөрийгөө одоо Ардс намын дарга гэж яриад эхэллээ. Ардс намын сонгуульд нэг хүн өрсөлдөөд өөрөө 96%-аар яллаа. Ийм Ардс намын даргын сонгуул байж болохгүй үст. Бидний ярьдаг үнэт зүйлс тусгаар тогтнолыг үгүйсгэж ийсэн Ардс намын үе үеийн лидерүүдийг барьж шоронд хийжсэн. Та бүхэн санаж байгаа бол 2020 оны их хурлын сонгуулиар Баярзогт, Дондог доржийн Эрдэнэт тийм үстэй. Иг Батыг бүгдийг барьж шоронд хийсэн. Дараа нь Батүлдээ зохиомл хэрэг дохиж бас шоронд хийсэн. Ардс намын бүх лидерүүдийг хар будгаар затсан. Халтмаагийн Батулга гэдэг өнөөдөр Ардс намын дарга болно гэд хүн цуглуулаад дээчүүгийн гадаа байж. Өнөөдөр бид нар наанад хамаг тэмдэг даргын маргаан юм шиг боловч эдний цаана Монгол улсын тусгай тогтнол үндэсний аюулгүй байдал байнга яригдж байна. Бид нар Оросуудын эсрэг биш энийг байнга хэлж байгаа. Бид нар дайныг л эсрэг үзэж байгаа. Ардчил гэж юу юм гэхээр дайнгүйгээр төрийнхөө удирдлагыг сонгодог ийм л тогтолцоо шүү дээ. Тийм биз дээ. Энийг л бид нар Монгол улсад авчираад 32 жил боллоо. Дайнгүйгээр хаадыг буулгадаг, дараагийн хааныг хугацаа 4 жилээр сонгодог. Тэр хаан муу ажиллах юм бол дахиад дайггүйгээр сонгуул хийгээд явдаг. Энэ системийг л ардчил гэж байгаа. Бид нар дайн тулаан тэмцэлгүйгээр сүүлийн 32 жил амьдэрсэн. Тэгэхэд өнөөдөр хойд хурцд дайн болж байна. Оросууд өөрсдөө чинь дайныг эсэргүүцэж байна. Хотуудад мянгаараа залуучуудыг баримчилж байна. Дайн гэдэг үг хийснийхэн төлөө 10-аас 15 жилийн ял өгч байгаа. Энэний эсрэг өнөөдөр бид нар гудамжинд үг хэлэхэд Оросын улбооны улсын элчин сайд Азизов юу гэлээ? Ардс намын гишүүдэд та нар давраад байгаарай гэдэг. Монголд орж ирчээд монголчуудын юу ихийг заадаг тийм Оросын элчин байх ёсгүй. Өнөөдөр төр засаг арай итгэхий доромжлогдож байна. Бид нар бас ардын намыг аварж байна. Тийм биз өмнөөс нь дуурж өгч ийж. Өнөөдөр бид нар бас Азизыг буцгаж байгаа. Монголын ёс зан заншид аж амьдралыг хүлээн зөвшөөрдөг тийм дипломат элчин сайд явуулаа. Орос бол хүчрэг улсаа бид нар Оростой дайтахаагүй. Зүгээр Монголын соёлыг монголчуудыг хүндэтгэж үздэг ийм л элчин сайд явуулчих гэж байна. Тийм үстэй. Бидний үр хүүхдүүд дэлхийд даяар амьдарч байна. Энэний төлөө бид нэр ардчлалыг Монголд авчрахын төлөө залуучуудаа олноор нь гадаадд бас явуулж үнэхээр хүний их ямар гэдгийг харуулахын төлөө бид нар энэ дуугаа өргөсөөр зогссоор байна. Тэгээ та нарыг бас энд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өнөөдрийн цуглаан бол Монголоо Белорус уулахгүй. Тэгээ дээд шүүхтээр очиж суугаад дээд шүүхэд нөлөөлөх гээд байгаа. Тийм биз дээ. Шүүхийн хараат бус байдал нөлөөлөх гээд байгаа. Ардчлалын үнд зүйлсээс ухарсан энэ хүмүүст бас бид нар сануулга өгж цуглаж байгаа. Тэгээ дүүргийн дарга нарын бас өөрсдөө өгөө хэлэх бол манай Хаул дүүргийн Ардс намын дарга анхны баяр байна. За Баянзүрх дүүргийн Ардс намын дарга Мишиг байна. За Болдоо дарга байна. Аян голоос. За Суграа дарга Чингэлтэй дүүргээс. Ингээд бишгээ. За баярлалаа. За сайн байцгаана уу. За хүрэлцэн ирсэн журмын нөхөд бүгдээрэнд нь талархаж байна. Юуны төлөө бид нар ингээд явж байгаа та бүхэн бүгдээрээ мэдж байгаа.
Маргааш 5 сарын 20-нд улсын дээдчөх хуралдааныхаа товыг зарласан байгаа. Тэнд хэсэг бүлэг нөхдүүд одоо суулт хийгээд байгаа мó, жагсаал хийгээд байгаа мó. Дээдчүүд хараат бус дээдчүүхэд нөлөөлөх гэж байна. Энэ бол одоо эрхцүүд төрт бол байж ёсгүй зүйл. Шүүх бол дангаараа өөрөө шийдвэрээ гаргадаг хуралдааныхаа журмаар. Энэ бол байж болшгүй зүйл ээ, нэгдүгээр хэлье. Хоёрдугаарт бид нар одоо дотроо алалцсан, дотроо ингэж хэрэглэж суралцаж одоо ханлаа. Одоо бүгдээрээ сонгуул руугаа орж ийн болохгүй бүтэхгүй энэ бодлого төлөвөө боловсруулж цаашаа урагшламаар байна. Маргааш энүүгээр эслэгдэнэ гэж би ойлгож байгаа. Дараагийн алхмууд бол бодлогын төвшөнд бол хийгдэж байгаа, та бүхэн мэдж байгаа. Арслан нам бол үндэсний бодлогын хорооны одоо артаас явагдаж байгаа. Явагдаад одоо сурталчилгааныхын цаг нь явагдаж байгаа. Нийт 76 одоо суудл байдаг. Тэрийг 4-өөр үржүүлээд 304 өвдөх хэтэй болж байгаа. Шинэ залуу гишүүд, шинэ бодлого, шинэ хүмүүс орж ирж байгаа. Одоо манай лидерүүд, намын лидерүүд бүгдээрээ нэг талдаа орж 2024 оныхаа ялтын төлөө энэ Монгол улсыг өөрчлөхийн төлөө бүгдээрээ нэгэн зүг харах цаг ирсэ. Энэ бол маргаашаас эхэлнэ гэж би ойлгож байна. За тэгээд манай Баян зүрх дүүргийнхэн, манай Чингэртэй дүүргийнхэн, манай нийслэлийнхэн, манай аймаг орон нутгийнхэн талд бүгдээрээ дуурч байгаа. Хууль ёсны тал нь зөв шүү гэж. Тамганы асуудал шийдэгцээ, дууссан. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дортаас явагдаж эхэлж байна. Удахгүй аймаг орон нутгийн одоо сонгуул явагдана. Ингээ ерөөсөө бид нар бүгдээрээ нэгэн зүг харж Монгол Ардын намын болж байгаа юмыг нь дэмжиж явна. Болохгүй юмыг нь бол хэдүүлээ эсэргүүцээд бодлогоо яриад хамтдаа нэгэн шийдвэр гаргаж ялтын төлөө явцгаая хэдүүлээ. За тэгээд дараагийн микрофоноо болоод авахтаа шилжүүлээ. За та бүхэндээ өнөөдрийн мэдээг хүргье. Би өнөөдөр юу хэлэх гээд нэг бол энэ намын журмын нөхөд Монгол улсын хэмжээнд 2 том нам байгаа. Монгол улсын тусгаар тогтнолыг Монгол Ардын нам ардсан нам гэдэг. Өнөөдөр нийгэм тэр дундаа сүүлийн үед бид үндсэн уулаар, хуулиар үндсэн бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Сүүлийн үед бол нийгэмд маш их бухимдал үүссэн. Сүүлийн үед маш олон залуучууд үндсэн бодлоо талбай дээр хаана үндсэн бодлоо илэрхийлэх хүн болгоны их чөлөөтэй. Тэнд хэн нэгэн таалагдах хал байхгүй. Өнөөдөр бид нар тэр дундаа ардсан нам бол баруун төвийн нам буюу хувийн өмчийг дэдлэг, хувийн эрх шиг хангадаг, хүн болгон үндсэн бодлоо илэрхийлэх их чөлөөтэй тэр үндсэн баримталтай нам бол Монгол улсын хэмжээнд үндсэн хуулиар ганцхан нам байгаа. Энэ бол ардсан нам. Сүүлийн үед тэр дундаа сүүлийн 10-аад жил Монгол улсад нийгэмд эдийн засгийн хувьд маш хэцүү хүнд бэрхшээл туулсан бүгдээрээ мэдж байгаа. Сүүлийн 2 жил ковидизмаар Монголын ард түмнийг бол дарсан. Өнөөдөр ардсан нам илүү хүчтэй байх ёстой. Өнөөдөр сүүлийн 2 жил ардсан намыг хаглан бодгох, тэр дундаа ардсан намыг нийгэмд муухай ардуулах энэ үс маш олноор бий болсон. Би бол намын гишүүд ардсан намын үдэд баримталтай нийгэмд байгаа энэ хүмүүсийг би буруу шахахгүй. Маш олон жил ардсан намынхаа төлөө өдөр шөнөгүй ажиллаж ардчлалыг Монгол бий болохын төлөө та бүхэн бол зүтгэсэн юм аа. Харин өнөөдөр үндсэн санаагаа төлөө үг бодлоо илэрхийлдэг залуучуудгаа ад үздэг. Харин дагийг сонгохын тулд тэнд дээд шүүхтэр дээр нь улсын их хурл буюу Сүхбаатарын талбай дээр их хурлын гишүүд сүр хүчний төлөө их хурлын гишүүд нь өсөлтөн зарладаг. Тэгтэл өнөөдөр Монгол улсад нийгэмд энэ намын гишүүд эдийн засгийн хувьд ард түмэн хэцүү байгааг бүгдээрээ мэдж байгаа. Яагаад сүр хүчний намын удирдлагууд их хурлын гишүүд нь өнөөдөр тэр ард түмнийхээ дуу хоолой болоод үг хэлэхгүй байгаа юм бэ? Зөвхөн даргынхаа одоо заавар чиглэлээр үг хэлдэг, хууль баталдаг, тэрнийхээ төлөө өхөн хатан явдаг. Энэ өнөөдөр 30 жил
89 90 оны цагаан морин жилээс энэ ардчлалыг бий болгоход даргын төлөө энэ ардчлалч бий болоогүй маа. Тийм учраас би юу хэлэх гээд байна гэвэл энэ цугларсан хүмүүс бол хин нэгэн даргын төлөө энэ цуглараагүй. Өнөөдөр ардчлалынхаа төлөө энэ ардсан намыг илүү босгохын төлөө хин нэгэн гадны хөл гар хөл орохгүй байхын төлөө дээр нь өнөөдөр баруун төвийн үзэл баримталтаа үзэл санаа үн цэвэртэрээ нэгдэж энэ намыг илүү босгох ёстой. Тийм учраас өнөөдөр маргааш ихэд энэ улсын дээд шүүхтэр ардсан намын даргын асуудал шийдэгдэнэ. Энэ маань юу вэ гэвэл шүүх болвол хараат бус байх ёстой. Хин нэгэн даргын юм уу? Үе үеийн ерөнхийлөгчийн юм уу? Ерөнхий сайдын юм уу? Монгол Ардын нам юм уу? Тэр их мэдлэлтний хараа хяналтанд байх ёсгүй. Шүүх болвол шүүх эрх бодол хараат бус байх ёстой. Тийм учраас бид бүхэн энэ талд бол 100% зогсноо. Хамгийн гол нь бид юу хэлэх гээд нэг бол хин нэгэн үзэл санаа үнд зүйлийнхаа төлөө нэгдэн нийлж дуурж байгаа хүн болгоны төлөө эсрэг дарангуул бий болгож байна. Өнгөрсөн жагсаал дээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монгол Белорус болохгүй гэдэг жагсаал болвол бид нар өнөөдөр үзэл санаа Монголын үндэсний тусгаар тогтнол хар гарны колон болохгүй. Монгол улс бол бүрний эрх тусгаар тогтнолсон ардсан хүний эрх хэрэгчлээтэй улс юм болвол дотоодынхаа бүх асуудлыг бид дотроо ярих ёстой. Гадны нэгэн улс орж ирээд Монгол улс дайныг дэмжихгүй гэдэг асуудлыг бид өөрсдөө дотоодоо шийдэх ёстой юм аа. Тэгтэл өнөөдөр хин нэгэн одоо юу гэдгийг Дэв Павелигээ дуу гаргаад Путиний зургийг Монгол дээр өмссөн тэр Монголын ардчлагч руугаа гурил цацна гэдэг бол тэр сосор оромдоо биш юм аа. Монголын тэр 1989-90 оны тэр ардчлалыг үгүйсгэж буцаад зөвлөлт холбоот улс дээр толоо улс болохын төлөө тэр улсууд буруу явж байна. Тийм учраас бид бүхэн энэ жагсаалыг зөвхөн ардсан намын төлөө биш Монголын ардчлалын төлөө бид бүхэн дуу одоо хэлэх ёстой. Сүүлийн үед бол манай залуучууд жагсаасаа маш айдаг болсон байна. Үг хэлгээсээ айдаг болсон байна. Хин нэгэн цагтаа дуудаад намайг шалгахгүй, хин нэг ингэчгүй гэдэг айцгүй автсан энэ нийгэм болсон байна. Тийм учраас Монгол улс бол ардчил хүний эрхчлөөтэй улс юм бол бид эрхчлөөгөө эдлэж, үгээ эдлэх эрхчлөөгөө эдлэх ёстой. Тийм учраас та бүхэн үзэл бодлынхаа төлөө хамтдаа нэгхийг уриалж байна. Баярлалаа та бүхэндээ. Энэ нэр нэг юм хэлэх юм аач. Өчигдөр тэр дээд шүүхтэр нэг бичлэг харсан чинь зулын гол болно шүү гэд хэрэг бүртгэхгүй бол гэд нэг байд нэг эмэгтэй яриа зогсчих. Гэхдээ одоо тэр хүний амьчад ийм хямдхан болцсон юм аа. Тэгээс даргын суудлаас одоо тийм хямдхан болцсон юм уу? Тэгэж бол болохгүй. Хинд байгаа ер нь тэр одоо юу гэдэг нөгөө тал гэх юм уу юу гэдэг тэр талыг дэмжиж байгаа бүх намын гишүүд манай намын гишүүд. Бид нар бүгдээрээ нэг намын гишүүд шүү. Манай Баян зүрх дүүргийн бүх гишүүд бүгдээрээ эв нэгдэлтэй бүгдээрээ нэгэн зүг тавьдаг. Бид бүгд нэг намын гишүүд шүү. Төөс бүдэлж явж ирс болноо. Бүгдээрээ нэгэн тугийн доор явъя шүү гэдгээ нэрээ дахин бас хэлмээр санагдлаа. Зулын гол болж болохгүй шүү. Хүний амьжтай ч тоо. 1900 яг 89-90 оны бас жигсаал цуглаанд байсан ахмадууд минь бас залуучууд ч байна. Бид нар яг юуны төлөө ардсан нам байгуулагдсан гэдгийг цаг ямагт санаж юмар. Монголын үндэсний эрх чөлөөг авчирсан юм л нам. Тийм биз дээ. Кремльд байсан тэр эрх мэдлийг Улаанбаатарт авчирч чадсан. Тэгээ залуучууд нь яг өнөөдөр энийг л ярьж байгаа. Энэ Улаанбаатарт хүний эрхээ яриад тусгаар тогтнолоо яриад залуучууд нь гараад ирэхээр Оросын элчин сайд гарч ирээд та нар бойлгоо загнаад байдаг. Үндсэн хуулийн заасан эрх чөлөөгөө эвлэхээр цагдаа нар нь болж авч хориод байдаг. Тэгэхээр нийгэм айцтай, нийгмийг айцаар удирдах гэдэг, хүмүүсийг айдах гэдэг. Ардсан намын залуучууд, гишүүд бол юунаас айхгүй. Тийм биз дээ бид нар хизээ бидний 30 жил айж юмны араар сууж исэн. Багт үүлийг бариад явсан ч бид нар айхгүй гарч исэн. Цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагууд үндсэн хуулинд заасан иргэдийнхээ эрхийг хамгаалмаар байгаа байхгүй. Үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг ийм чөлөөтэй иргэдтэй улс л хүчрэх бол. Тийм биз дээ. Иргэдээ хамгаалж л Монгол улсын тусгаар тогтнол бүрийн эрх байдал бий бол. Тэдээс дарга нарыг хамгаалж
гишүүдийг хамгаалж, ноёдуудыг хамгаалаад авах юм бол бид нар өөрсдөө хуулийг хамгаалахын эсрэг байна. Иргэдийг хамгаалж чадахгүй ийм хуулийг бол сүүлдээ бид нар тэгвэл хамгаалаад яах юм, тийм биз дээ. Монголчууд хуулинд ор захирагдмаар байна. Энэ тагнуулын байгууллагын ч гэсэн бас хэлмээр байна. Цагдаагийн байгууллагууд ч хэлмээр байна. Үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудаа хамгаалаа. Үндэсний эрх ашигын эсрэг яваад байгаа энэ гишүүд дарга зэрэгээ барьж одоо шалгаа ийм цаг ирсэн. Бидний эдийг өдөр болгоно ихнэ.